Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь математикийн хичээл орно. Хичээл дээдэхтэй оролцоорой. Энэ хоёр хүүхэд юу хийж байна? Зүйтэй. Тоо тоолж байна. Тэгвэл өнөөдрийнхөө хичээлээр эдгээр тоог савгаар бүтээж сурцгаая. Савх шүдэн зашиглан сонирхолтой аргаар тоо бүтээж сурцгаая. Мөн хийж буй зүйлээ дуусгаж санаачлагаараа өөр зүйл бүтээгээрэй хүүхдүүдээ. Дараах хэрэлтүүнийг бэлдээрэй. Савх хэрвээ гэрт чинь савх байхгүй бол 6 ширхэг шүдэнц бэлдээрэй. Энэ ямар тэмдэг вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Энэ бол хасах тэмдэг. Хасах тэмдгийг хэдийн савхаар бүтээж болох вэ? Сайн байна. 1 савхаар хасах тэмдгийг бүтээж болно. Дараагийн тэмдгийг харъя. Энэ ямар тэмдэг вэ? Сайн байна. Нэмэх тэмдэг. Нэмэх тэмдгийг хэдийн савхаар бүтэж болох вэ хүүхдүүдээ? Хамтдаа бүтээцгээе. 1 2 2 савхаар нэмэх тэмдэг бүтэж байна. Дараагийн тоог харъя. Энэ хэдийн тоо вэ? Зүйтэй. 1-ийн тоо. 1-ийн тоо хэдийн савхаар бүтэх вэ? Та нар юу гэж бодож байна хүүхдүүдээ? Багштайгаа хамтдаа 1-ийн тоог бүтээцгээе. 1 2 3 3 савхаар 1-ийн тоо бүтэж байна. Дараагийн тоог харъя. Энэ хэдийн тоо вэ? Зүйтэй. 2-ийн тоо. 2-ийн тоо хэдийн савхаар бүтэх вэ? Та нар юу гэж бодож байна хүүхдүүдээ? Багштайгаа хамт 2-ийн тоог бүтээцгээе. 1 2 3 4 5 5 савхаар 2-ийн тоо бүтэж байна. Дараагийн тоог харъя. Энэ хэдийн тоо вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 3-ийн тоо. Цаав өгвөл бүгдээрээ 3-ийн тоог хялбар аргаар бүтээж сурцгаая. Өмнөх савхаар бүтээсэн 2-ийн тоогоо сайн хараарай. 2-ийн тооноосоо 1 савхыг хөдөлгөөд 3-ийн тоо бүтнэ. Аль савхыг хөдөлгөөл 3-ийн тоо болох вэ? Та нар юу гэж бодож байна хүүхдүүдээ? Хамтдаа харцгаая. Багш нь сая хэдэн савх хөдөлгсөн бэ? 1 савх хөдөлгсөн. 1 савх хөдөлгөөд хэдийн тоо болсон бэ хүүхдүүдээ? 3-ийн тоо болсон. Хүүхдүүд та нар тоогоо бүтээж чадж гин үү? Сайн байна. Дараагийн тоог харъя. Энэ хэдийн тоо вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 4-ийн тоо. За тэгвэл бүгдээрээ 4-ийн тоог хялбар аргаар бүтээж сурцгаая. Өмнөх бүтээсэн 3-ийн тоогоо сайн хараарай. 2 савх хөдөлгөөд 4-ийн тоо бүтээн. Аль 2 савхыг хөдөлгөж болох вэ хүүхдүүдээ? Бүтээсэн тоогоо хараарай. Багш нь та нарт үзүүлье. Анхааралтай хараарай хүүхдүүдээ. Одоо хэдийн тоо болсон бэ? 4-ийн тоо бүтчихлээ. Хэдэн савх хөдөлгсөн бэлээ? 2 савх хөдөлгсөн. Сайн байна. Дараагийн тоог харъя. Энэ хэдийн тоо вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 5-ийн тоо. Тэгвэл одоо бүгдээрээ 5-ийн тоог хялбар аргаар бүтээж сурцгаая. Өмнөх бүтээсэн 4-ийн тоогоо хараарай. Дээш 2 савх хөдөлгөөд 5-ийн тоо бүтнэ. Анхааралтай хараарай. 1 савхыг хөдөлгөөд 1 савх нэмж 50 шүү хүүхдүүдээ. Багштайгаа хамт бүтээцгээе. За одоо хэдийн тоо болсон бэ? Зүйтэй. 5-ийн тоо бүтсэн. Дараагийн тоог харъя.
Энэ хэдийн тоо вэ хүүхдүүд ээ? Зүй тэ 6-гийн тоо. За тэгвэл бүгдээрээ өмнөх савхаар бүтээсэн 5-ын тоогоо сайн хараарай. Үүн дээр 1 савх нэмвэл 5-ын тоо 6-гийн тоо болно. Хаана 1 савх нэмэх вэ хүүхдүүд ээ? Та нар юу гэж бодож байна? Багштайгаа хамт 6-гийн тоо болгоё. Анхааралтай хараарай. Одоо хэдийн тоо болцсон бэ? 6-гийн тоо бүтлээ. Сая багш нь хэдэн савх нэмсэн бэ? 1 савх нэмсэн. Сайн байна. За тэгвэл 6-гийн тоо маань хэдэн савхнаас бүтэж байна хамтдаа тоолъё. 1 2 3 4 5 6. 6 савхаар 6-гийн тоо бүтэж байна. Сайн байна. Өнөөдрийнхөө хичээлээр юу сурч мэдэж авснаа хамтдаа нэг дахин шалгацгаая. 2-ын тоог хэдэн савх хөдөлгөж 3-ын тоо болгосон бэлээ хүүхдүүд ээ? Зүйтэй. 1 савх хөдөлгөж 3-ын тоо бүтээсэн. Дараагийн тоог харъя. 3-ын тоог хэдэн савх хөдөлгөж 4-ийн тоо бүтээсэн бэлээ хүүхдүүд ээ? Зүйтэй. 2 савх хөдөлгөөд 4-ийн тоо бүтээсэн. Дараагийн зургийг харъя. 4-ийн тоог хэдэн савх хөдөлгөж 5-ын тоо бүтээсэн бэлээ? 1 савх хөдөлгөөд 1 савх нэмсэн. Ингээд 5-ын тоо бүтсэн. Дараагийн тоог харъя. 5-ын тоог хэрхэн 6-гийн тоо болголоо хүүхдүүд ээ? Хаана 1 савх нэмсэн бэлээ? Зүйтэй. 1 савх нэмээд 6-гийн тоо бүтсэн. Ингээд өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Багш нь та нарыг 1-ээс 6-гийн тоог хялбар аргаар бүтээж сурсан байх гэж бодож байна. Хүүхдүүд та нар хялбар аргаар тоогоо бүтээж сурсан бичлэгээ багш руугаа явуулаарай. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ бүтээлжүүлгийг дэмжиж тэдэнд байнга урам зориг өгч байгаарай.